цаана үзэгчтэй Ном ертөнцийн нэвтрүүлгийн ээлжит нэгэн дугаар эхлэлгүүрийн 6 давхар Majestic номын лүүрээс хүрэхэд бэлэн болсон байна. Ном бол хүн юм. Номыг уншина гэдэг нь хүнийг уншина гэмээр зохиол яруу найрагч Бат Зэрэгзэдмаа хэлсэн байдаг. Тэгэхээр Ном ертөнцийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор зохиолч яруу найрагч Бат Зэрэгзэдмаа өргөцсөн байгаа. Түүний номын ертөнцөөс гэхээсээ илүү түүний дотоод ертөнц рүү бид аялахыг зорьсон байгаа. Тэгэхээр бидэнтэй хамт байж түүний дотоод номын ертөнцөөр аялаарай. За ингээ бүгд нэвтрүүлгийн эхлүүлээ. Нэвтрүүлэг маань оюун ухааны ресторанаас хүрч байна. Нэвтрүүлэгтэй хамт оюуны дэмжигч Ахмад Тибрэнд байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. За хүссэн бүхий л мэдлэгээ захин хуудасаар захиалж болдог боллоо. Оюуныг түгээгч Book Ziggy-Man. Ном хаалгыг тандагшин. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Тибрэнд. Эхлэлгүүрийн 6 давхар Majestic номын дэлгүүрээс үзэгч та бүхэндээ 7 хоног болгон шинэ номын мэдээллийг хүргэдэг. За тэгэхээр энэ 7 хоногт ирсэн байгаа шинэ номнуудыг үзэгч та бүхэнд товчхон танилцуулж эхлэе. Эхний танилцуулж байгаа ном бол Монголын утга зохиол судлалын төвөөс сүүлийн жилүүдэд уран бүтээлчтэй хамтран тэдгэрийн зохиол бүтээлийн дэмжин эрхлэн гаргах ажлыг багуу хийх болсон. Тэгэхээр та бүхэн танилцуулж байгаа нэгэн ном бол Лувсангийн Хүрэл Баатрын Шаргал навчис гэсэн бүтээлийн цоморлог байна. Шүлэг найраг орчуулгын бүтээлүүдийн тогтаасан ийм нэгэн бүтээл үзэгч та бүхний гар дээр хүрж байна. Номын өмгтгөлд Монгол Улсын төрийн шагналд ардын уран зохиолч. За соёлын гайвзгуулалтын яруу найрагч Бавуугийн лав өсрөн Лувсангийн Хүрэл Баатрын шүлгийг үнэлэхдээ ухаарал сэтгэлгээний эрэлт гацсан шүлгүүдээс нь магадгүй зарим болсон санаагаа жажилж энгүүн болгох гэж хичээс нь мэдрэгдэж байна гэж тодтогсон байна. Түүний энгийн хэвнээ ухаарал хайрлсан тэдгэр шүлэг яруу найргийг энэ номноос үзэгч та бүхэн олж уншаарай. Залуу зохиолч Баяр Чимгийн Амин хэлхээ номыг танилцуулж байна. Тэгэхээр энэ ном их онцлогтой Өмнө Говь аймгийн сургамжит өгүүлбүүд багтаасан ийм ном байгаа. Эх орон минь байгаль минь би чамайг үеийн үрд хамгаална гэж зохиогч номынхаа эхний хуудсандаас энэхүү тангарын үгийг бичсэн байна. Тэгэхээр бодит талаас сэтгэлэн бичсэн сургамжит өгүүлбүүд нь нийт 21 өгүүлбэрээс бүрдсэн байгаа. Монгол ах уй өдөр тутмын амьдрал тохиолдох адал явдлуудаар дамжуулан байгаль дэлхийгээ хайрлах, за монголчуудын сэтгэлгээг өрнөцөөр илэрхийлж, их байгальтайгаа зохицон амьдрах ухааныг ойлгуулсан энэ бүтээлийн тусал ус, ам аврагч хотож, моддын дуу хэмээх, за 3 бүлэг 21 өгүүлбэртэй зохиогч бүтээлдээ төрж өссөн говь нутгаа хайрлах сэтгэлгээ нэвч шингээсэн за мөн байгалийн зохилдлогоог олж харан жинхэнэ монгол хүний ухааныг мэдрүүлж чадсан юм. Ялангуяа Өмнө Говь аймгийнхан манаас залуу зохиолчийнхаа бүтээлтэй танилцаарай. Энэ ном Majestic номын дэлгүүр шинээрсэн байна. Бүхийн баастгаан 18 дахь цуврал бот бүтээл эрхэм үзэгчдийг та бүхэнд танилцуулагдаж байна. Цагаан чон хэмээх ийм нэртэй ном ирсэн байна. Тэгэхээр өнгөрсөн жил 17 дахь ботн буюу хаан амьдрандаа хөөрхийн ном хэвлэгдсэн байна. За тэр ном хэвлэгдсэнээс хойш одоо 1 жил болжээ. Зохиогч өнөөгийн нийгэмд хэлэх гэсэн санаагаа зохиол бүтээлээрээ дамжуулан хэлж байгаа. Залуу хойч үедээ хэлэх гэсэн тэр санаагаа одоо өмнөх боттой шингээж байсан бол энэ боттой ч гэсэн шингээсэн байгаа. Ялангуяа сүүлийн үед амар хэлбэр аргаар амьдрах гэсэн залуусын тэр санааг битээ ингэж амьдраас гэдгийг энэ номд илүү түлхүү хүндсэн байгаа. Тэгээд ч одоо номын зохиогч өөрөө чонын тухайд бичих дуртай. Энэ номд одоо цагаан чон гэсэн тууж нь орсон байгаа. Энэ туужид чонын тухай голчлон өгүүлвч за бат гэдэг адуучин хүү түүний журамд гэргийн бас ариун гэгийн хайрын тухай бас зогсон одоо үзүүлдэг байгаа. Заман цөөвөр тууж тэрхэл сартай шүн жүжигэн тууж орсон байгаа. Хэрхэн үзэж уншигчтайгаас бүхийн баастгаан 18 дахь цуврал бүтээлтэй танилцах хүрж байна. Энэ ном Majestic номын дэлгүүрт хөндлөж нэрсэн байгаа. Нэгэн судалгаанд гэрэлсэн эмэгтэйчүүд эхний 1 жилдээ сэтгэл зүйн маш хүндрэл одоо бэрхшээлийг амсдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа нь хямардаг гэсэн байна. Тэгэхээр энэ танилцуулж байгаа ном бол
тэрхүү одоо бэрхшээлийг даван туулахад зориулагдсан ном байгаа. Тэгэхээр хайр үргэлж үйлдэлээр илэрдэг гэдэг магадгүй хайртай хааны хайртай гэргийдээ энэ номыг санал болгохыг урьж байна. Учир нь магадгүй таны гэргийг тантай гэрлээд сэтгэл зүйн хямралд өртсөн байгаа бол энэ ном тусалж магадгүй юм аа. Энэ номыг хөгжлийн төлөө Монгол Эрчүүд төрийн бас байгууллагаас эрхлэн гарган эрхэм үзэгчид та бүхэнд өргөн барьж байгаамаа. Танилцуулж байгаа дараагийн ном бол Нэвко хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан Азгүй суутнууд гэсэн ном байна. За мэдээж хэрэг азгүй гэхээр бүгд амжилтанд хүрээгүй, заадлагдсан, мартагдсан, магадгүй мадлагдсан суутнууд энэ номонд орсон байгаа. Суутнууд болгон алдар шиж баяжаад байдаггүй, харин ч хүмүүст адлагдан ганцаардмал ядуу амьдрал донд хорвоог өргөсөн цөөнгүй байдаг. Энэ номд хийсэн бүтээснийхээ үр дүнг хүртэж чадаагүй авиаслаг мөн зоримог хэдий зорьсондоо хүрч чадаагүй азгүй суутнуудын тухай өгүүлж байгаа энэ ном байгаа. За энэ номноос их бага хэмжээгээр олонний танил байсан тэр хүмүүсийн сэтгэл татам хэрнээ ихэнхдээ эмгэнэлт хувь тавилангуудыг олж мэднэ. Эдгээр хүмүүсийн бүтээл амжилтуудгүйгээр за өнөөдрийн бидний өдөр тутмын амьдралд за олон зүйл дутах байсан бизээ. Тэгэхээр Нэвко хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан азгүй суутнууд ном үзэж та бүхний бас анхаарлыг татгуулах гэж бодож байна. За ингээд энэ 7 цаг худалдаанд ирсэн байгаа шинэ номнуудыг хэрхэн үзэж та бүхэндээ товчхон танилцууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг авч эдгээр номтой танилцах хүсч байвал мэдээж хэрэг та бүхэн Majestic номын дэлгүүрийг зорж ирээрэй. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн зөлгөж тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Majestic. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Нэвтрүүлгийн элит номын сан болоо эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарын зочин зохиолч Яруу Наригч Батэр эзэдмээ. Таны өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Нэвтрүүлгийн өнөөдрийн мэнд хүргэе. Урилгыг бас уриалгахгүй хүлээвс танд баярлалаа. За. Өнөр нэвтрүүлгийн зочдоос Ахмад цагаар тайлбарлах хэмжээлтэй таныг бас нэг цай сонгооч гэж байна. Тэгээд хоёлаа Majestic номын дэлгүүрээс ер нь аялангаа нэвтрүүлье гэж бодож байна. За. Цай сонгооч. За ямар Жасминтай ромаш гэж байна. За энэ ч гой цэцгийн чанартай цай байна. Тэг англичуудын бас нэрээ үзүүлсэн юм цай байгаа. Харин тий. Би ногоон цай сонгоч. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Tea брэнд. Бага насаа номын ертөнцтэй их ойрхон өнгөрүүлсэн хан дурын номтой орчинд өссөн. Тийм болохоор би тэр ханаас ямар ч ном аваад хинийч дүрд хувирдаг байсан гэж. Нээж аав бол надад сайхан оюуны ертөнцийг тийм орчны бүтээж өгсөн юм бэлээ. Тэгээ яг ор маань энэ том номын сангийн дор байдаг байсан. Тэгээд тэр номнуудыг эхлээд ширтэж суудаг байсан бол сүүлдээ тэмцэнээс нэг хоёрыг нь татаж авч уншаа. Тэгээд энэ 100 модны голын нэг хөрсөн дээр гүгээд тэр бүхэн тэнцэнэ байж исэн өсөө явж исэн цэцэг нь эрвээ хөвгөлтэй явж исэн амтэн чинь дэлхийн нөгөө бөөрөн дээр ямар олон янзын сонин үйл явдлууд явж болдог байсан юм бэ? Болдгийм бэ гэсэн гайхшрал тэр бүхэнд би ер нь боддгийг итгэмтгий өгөх юм шиг байгаа. Тэр их сонин зүйлүүдийг одоо морь унсан толгойгүй хүн гэд тэр их нүдэндээ төсөөлөх гэж үзэн тэ. За тэгэнгүүтээ одоо эрдэмтэндөө айлын толгой гэл одоо ширээн дээр ганцхан толгой яриа л байдаг майдаг гэл усан доогуур мянган байр аялна гэл ямар сэнда ангийнхаа туул муул этнэртэй гол дотор манай юу бааст гол гэдэг нэр муутай хөөрхөө тэр нөө голдоо сэлдэгт бид нар бүгдээрээ дээлээ нөмрөөл яваад чихдээ шүү дээ. Тэгээд тэнд очиж усан доогуур харж малах гал нүд мүдээ нээж усан дотор амьдрах гал үзэж мүзээл те. Тэг юм нөгөө үнсэн үд барьж байгаа юмнуудаа эргээд амьдрал дээр хэрхэлж үцэх гээл тэр их л гайхалтай санагддаг байсан. Ном бол намайг ерөөс дандаа гайхшруулж ирсэн. Тэгээд тийм учраас тэр гэрийнхэн тэр сайхан номнуудыг бүгдийг нь уншсан. Сүүлдээ за номтой бол нөхөрлсөн л доо. Тэр номын одоо тань одоо энэ номын сан Төв аймагт манай ихчийн юунд одоо амбарт бүгдээрээ хураалттай байгаа. Тэгээд тэр хуучин болохоор тэр нэг
хуучин номны үнэр идэр байгаа шүү дээ. Тоос мос гэдэг их байгаа. Тэгээ би нэг ерөнхийдөө нэг авчирч бас хуучин номын хүмүүст өгөө дахиад нэг шинжилдэг юм билүү гэж бодоод байгаа юм. Одоо гэртээ гоё номсон байгаа юу? Одоо миний өөрийн цуглуулсан номнууд гэж байна шүү дээ. Сүүлийн үеүдд бол Бурхны ном судрууд нэлээ их цуглуулж байгаа. Одоо тэгэл тэрийгэ байрж уншинда. Та цагаан хайлаа жоох хэлэхгүй. Таны уран бүтээл рүү нэлээд өгье гэж бодож байна. Да манайханд чинь босоогоороо цаавуулаа гэж загнуу. Би бас нэг аялангаа бас ам хатаад иж магадгүй гэж бодоод. Таны хэлгээд байгаа тэр санаа. Яруу наригт нэг юм манайханд нэг юм байгаа юм л та. Яруу наригт өөрийнхөө бодол санаа өөрт бүрэлдсэн бүхнээ гэдэг бах. Миний хувьд юу гэж боддгоо гэхээр манай дорны яруу найраг бол их илүү их гэгэрч рүү хөтлж идэг. Яг би нэлээд уран зохиолд бас одоо бид нэр тодорхой хэмжээний шинжилэлүүд хийх ёстой л доо. Бид нэр одоо янз бүрийн социализм, коммунизм одоо юу байдгийг капитализм баахан измүүдэд ингээл дардагтаал ерөн ертөнц ямар нэгэн хэв загвартай байх ёстой гэдэг тийм ихтгэл үнэмшлээ бид нар хүчээр суулгаад байна шүү дээ. Гэтэл хүн бол зүгээр л зөв амьдрах хэрэгтэй байдаг. Хүний зөв амьдрах вэ гэдэг чинь өөрөө юу байдаг юм бэ те? Тэр ямар нэгэн юмыг байгуулахдаа гол нь биш. Амьдрал цаг хугацаа агшин хормуудыг зөв зөвтэй үнэлэх гэдэг нь бол ерөнхий мөн чанар нь байгаа юм л та. Бид нар нийгэм байгуулах гэж төрөөгүй. Бид нар амьдрах гэж төрсөн, энэ байгаль дэлхийг үнэлэх гэж төрсөн. Энэ байгаль дэлхийн мөн чанарыг өөрснийхөө энэ байгаль ертөнцтэй хэрхэн шүтэн барилдсан бэ гэдэг тэр нарийн нандингуудынхаа төлөө бид амьдрч байгаа болохоос бид ямар нэгэн ийсэн юм уу, ямар нэгэн арчлализм ч юм уу, ямар нэгэн юм байгуулах гэж амьдраагүй. Миний энэ яруу найргийн ном бол дэлхийн ертөнц өөрөө юу вэ, тэ? Бид энэ дэлхийн ертөнц гэдэг одоо гайхамшигтай хэвэл одоо энэ бидний махан бодон бие бидний амьдрал авахгүй оршихуйг зохиож өгч байгаа энэ гайхамшигтай зүйлтэйг хэрхэн шүтэлтэн барилдах вэ гэдэг л бидний гол ухаан оюун санаа. Бид нар тэнцэнээс тийжэл авч тэнцэл одоо махан бодон биегээ шингээж байгаа. Тэ яах вэ? Аль болохоор бид нар тэр нарийн чанарын бүтээл рүүгээ их сайхан зорж тэмүүлэх нь чухал л та. Амин сүнс аргатсан, ариусгсан, аяа сүнс сэтгэлийг баясгсан, баяжуулсан, ариун хонгор сэтгэлийг гэрэлтүүлсэн, гэгэрүүлсэн хаанаас ч олохгүй ангилун ангид дээдийн элдв бүхнээр дүүрэн бүтсэн хаанч байхгүй ахуй үлгийн нутгаа их орноо би хайрлан нандинан хамгаалan сахин суухыг хүсдэг блэ хичээдэг блэ миний хорн Монгол блэ болор цомд ороод энэ тэнд ингээд шүлэн өшөөд явдаггүй. Тэгээ уншилтынхаа хувьд бол хамгийн одоо муун. Тэгтээ явуу уулангаагаас арай дээр гэж өөрийгөө бодож байна. Энд яг одоо таны номнор шүү дээ. Энэ уг нь бүгд ийм дардстай байх хэрэгтэйсэн үү? Би нэг мартна гэж гонжинж байна шүү дээ. Соён бол энэ дээр нэмж байгаа шүү дээ. Алтан соён би соёнбыг ерөнхийдөө дандаа авч явъя гэж боддгийн бүтээлүүдтэй. Ном дотор заавалч соён багч явъя. Таны анхны ном байгаа юу? Анхны ном бол хөөрхөн амт нөгөө танин мэдээ явцтай явж исэн учраас би тэр номоос өөрөө хийгээгүй. Манай зохиолч нар миний ард нэг их хэд хэдэн залуу зохиолч нарын номыг хэвлэх гэдэг нэг тиймэрхүү төсөөлөл болоод тэр төсөлд миний нисэлт ном тэрэнд багтаад би Унгарт явж байхаагаар сүлгүүдээр орхисон байсан. Боинзея аюур Чила мела эднэр ерөнхийдөө нөхдүүд тэр зохион байгуулж ном болгоод тэр ном болгоод гаргасан ш. Миний анхны номыг манай зохиолч нар залуучууд маань гаргажсэн. Бэсэн бол тэр нисэлтгээд маш юу хитгээг өөрхөн 70 80-аад шүлэгтэй тийм ном гарч ирсэн. Одоо харахад бас их
гонигтай харахгүй хорвоо ертөнц ер нь юу юм бэ гэл нэг гасалцсан гомдцсон явж байсан дөрөх байдаг. Яагаад Яг ч намайг яруу нэрч болгосон юм гэсэн нөө. Тий. Яагаад гэхээр нөгөө юу гэдэг юм бэ л да. Уран зохиолд биш та уран бүтээлчдийг үзэхдээ гонь хөх үе, улбар үе, цагаан үе, ягаан үе муу гэдгээр нь үздэг юм байл л те. Өнгөөр те. Одоо яг дэлгэрэх тий их дэлгэрэл мэлгэрлийнхэн цаг эдрийг нь бол одоо уран бүтээлч ягаан үеийн гэж ярьдаг юм бэлээ. Ер нь Европ бол тэгэж уран бүтээлчдийг үнддэг. Тэр шиг би тэр нисэлт мүсэлтүүд миний хөх гониг готор хорвоо юу вэ гэж яасан тийм хөх үед биш байгаа. Үе ном байгаа яа. Гэхдээ надад нэг 3 4 ширхэх байгаа. Тэр бүр их нийтдээ маш зөвхөн ширхэг. Дэлгүүрт би нэг 7 ширхэг тавьсан чинь нэг хүн уншаа. Тэгээд тэр миний пен гээд хар нисэлт ном бол оюутан байхад гарсан байхгүй юу? Оюут төгссөн гут гарсан юм байна. За тэгэхэд тэнцэнээс нь ахуулаад дэлгүүрт 7 ширхэг тавьсан байгаа. Тэрийг авч унссан гээд тэрнээс хойш 10 хэдэн жилийн дараа натаа тэр хүн уулзаад тэг би чиний пен байхгүй юу? Миний шүлгүүдийг өгдөг нөөшдөг юм. Математикч залуу. Амь минь сэтгэгдэшгүй тэр газар одоо ч бий. Миний зүудний амьдрал бол энэ газар. Би сонин хачин зүудлээгээд та нарын тухай сэрээд ярих болно. Ороо нэг шүлэг тавихад өглөө 1000 уншсан байдаг. Тэгээ интернет бол надад уншигчтай ороо тий. Одоо нэг бүтээлийн цаг уншигчдаа ингээд харамгүй дэлгэчихэж штэ тий. Тэр бүгднийг. Тий би нөгөө урлагаа шууд нээлттэй тавьсан. Тэг би ер нь үг үсэг харамлаа гэж ерөөсөө боддоггүй. Тий ер нь бол оюун бодол бол сайн сайхан юм айл болгон өвтөр дүргэн дэлгэрэл хин нэгэнд ашиг шимээ тусаа өгжл байвал тэр л тэгэл одоо миний ном бүтээл гэж явж байгаа юм буян одоо тэр миний л тэр хүч зорж байгаа юм маань тий харин зорилго маань биелж байгаа гэсэн. Тооцоолын ажилтнаас хөвчлэн сэтгүүлч хийсэн гэдэг чинь. Та сэтгүүлч хийгээд. Би яста огт сэтгүүлч хийж байгаагүй. Яста ийгээгүй. 90-ад онд олон сонин сэтгүүлүүд гаргасан. Тэгээ нөгөө их гой хүчтэй авьяастай хүмүүс маань бас үгийн хорлолд их өртцгөөсөн баг гэж би бодож харамсаж явдаг. Сэтгүүл зүүгийн анхны тэр одоо шар мэдээ бүр актер хүчтэй болж ирэл тэгэл бэрхэн нэртэй сонин сэтгүүлүүд гарч ирээд за тэгэл хүний хамгийн лайктер одоо явдлуудыг бичээл те. Тэгэл энийг чинь ихэнх маань тэр их сайхан одоо хүчтэй чадaltaй яруу найрагч зохиолч нар маань залуу тийм авьяастай хүмүүс маань тэр сонины ертөнцид их гэмтцгээсэн гэж би боддог шүү дээ. Өөр нь бол сэтгүүл зүйч гэсэн өнөөдөр сэтгүүлчнэр ч гэсэн их зөв хөтөлж явахгүй бол хүнийг муулах гэж гад хүнийг одоо нэр хүндийг гутаах гэж оролцсон агшин хормууд болгондоо өөрийнхөө энерги өөрийнхөө гоё хүн чанаруудаа асар их одоо идүүлж байгаа. Үгийн зэм гэдэг бол тийм гэмтэй зүйл өөрийгөө ч өрөөлдөгч хорлож яадаг. Ихэнхдээ цаад хүн нь үнэмшиж авахгүй байж болно. Тэгвэл тэр үгийн хор одуулсан хор бол өөрийг нэтчихдэг байхгүй. Цэцгэн аймаг. Ээжээс минь үлдсэн энэ бүх зөөр би чамд аймаг зохиуллаа. Би чиний жихэнд өөрөө зүүж өгье. Ингээд чи миний боллоо. Ээж маань бас залуу боллоо. Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно. Ихтэн зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно. Таны номнууд шашны ном жим шиг ингээд гаднаас нь харахад тий мөнгө төрөх гэж нэг байна л да. Цаглашгүй гэрэл хаалганы өмнө гэ тий хаалганы өмнө миний их сонь шүү дээ. Энэ ном гэдэг ярихад их сонь. Би хамгийн сүүлд нь номоо яг эмхтгэхэд хаалганы өмнө цаглашгүй гэрэл гээд миний хамгийн анхны зохиол хаалганы өмнө гээд бид үхтэй тий үхлийн өмнө бид нар амьдрдаг юм байна. Бид нэр үхэл хүртэх алхам бүхэн маань амьдрал байдаг юм байна. Биднэрт үхлийн маш олон вариантууд одоо юмнууд ирдэг юм байна.
Тэгтээ үхлийн цаана гэрэлт ертөнц байдаг юм байна гэдгээр энэ бүтээл дуустдаг байхгүй анхны жүжиг маань. Тэгсэн энэ жүжиг ингээд ертөнцийн янз бүрийн задаргаа тэгэл ядуурл гуйланчлал гэдэг бол хүнийг тондог хэлбэр байдаг юм байна гэж таачаач шүү саарлал гудамжин дээрх бүтээлч гэх юм уу. За тэгэл хорионыхан гэдэг хүмүүс бие биенээ оюуны сэтгцийн их амар дарамт үзүүлж хүнийг одоо солиоруулж чаддаг ийм хоригдол болсон хүний сүнсүүл одоо энэ биетэх ийм сахиусан гайхамшигтай мөн чанарын чанар юм байна. Хүмүүс үл энд өөрөө өөрснийгөө айхтар хордог юм байж гэдэг юм уу. Ингээд маш олон утгууд явж байгаад хамгийн сүүлд нь биш те цаглашгүй гэрэл дарь ихээр дуусч байгаа энэ бүтээл. Тэгэхэд энэ бол миний одоо хэд 2000 оноос 2013 4 он хүртэлх миний оюун санаа явж шít. Тэг би эхлээд үхлийн оюун санаа одоо энэ үзэлбэрийн хизээ үеж тогтсон гэсэн үг тэгэхээр. Гэхдээ тэгэхээр мэдхгүй айгу сонирн байгаа ч та. Хамгийн эхлээд ирсэн юм бол тэр мэдээлэл одоо. Гэхдээ би энэ бүхэн яг энэ номыг эхнээс нагуулад дуусах хүртэл би яг бийцэн оноороо ил зохиолоо тавих гээд Батэр Эсн маань ертөнцийн явдлыг эхлээд өөрөө танин мэдэх гэж маш их орлогууд юм байна гэж бодож бол сүүлдээ ямар нэгэн зүүн совингоор тэнд одоо цаглагшгүй тийм чанар байдгийн байна гэдгийг олж харсан. Сүүлдээ дарь ихийн мөн чанар байна гэдгийг нээжгаа энэ бицэн дараалал маань үртэл их сонирхолтой юм билээ энэ бүтээл. Энэ одоо алдагдахгүй одоо л ингэ явцсан биш. Одоо л ингэ тэг ингээд тусдаа жүжигийн зохиолууд маань миний ертөнцийг таних явдлуудын одоо дэвшил юм уу да дэвшлэр ингэж өөдөө харж илээ. Эхлээд хаалганы өмнө ингээ харанхуй ертөнц доторх. Гэхдээ нэг бүгд үл мэдэх бүдгхэн гэрэл гэгээ байж үхлийн цаана гэрэлт хаалга байна гэж гэрэлтэй ертөнц байна. Бид үхээд дуустдаг юм байна гэдэг утга явж исэн бол хамгийн сүүлд нь уучлаарай бүр огторгойн төгсгөл харанхуй төгсөн газар гэрэлт хязгааргүй одоо ертөнц байдаг юм байна. Тэр бол амгаланд ертөнц юм байна гэдгийг энэ номын төгсгөлдөх дараа бүр төгсгөлийн жүжиг шинээж авч жишээтэй их сонирхол юм бэлээ. Цас, мөс, жавар, цан хүүрэг шин тайз засагдлаа. Бээлийн малгай, олон өнгийн утастай урт ороолт, бас зузаан хүрэм, урд жилийн үстэй гутал дүрийнхэн хувцсыг олж өмслөө. Хүйтэн ертөнцид амьдрах, хөрөх, хөлдөх, байгаль дэлхийн нойр ба түр үхэл дотор хав халуун орших, эс орших, хангалттай тэмцэлтэй дэсгэм хүйтэн тайзнаа харайн би гарлаа. Яруу найрагч Батэр Эсн Матай нэгэн агаараар амьсгалж байгаадаа их баяртай байна. Хүн аргад энэ ер нь юу тарихын дотор нь явдаг юм болоо гэхээр л хүн тооморгүй л хүн шүү дээ би ч. Тэгээд үг санаа юм хүмүүс гараад ирэхээр энэ ч юу яриад байна гэдэг амтай айлгдаг шиш магадгүй. Бас нэг үг өгүүлбэртэй байнга ажиллаад явж исэн хүн чи юу харддаг вэ гэхээр энгийн нийлмэл өгүүлбэр, холбооны нийлмэл өгүүлбэр ч юм уу үгийн өөрийн үндсэн тогтолцоог айгүй хурдан мэдэрдэг. Энэ чинь бас нэг мэрэгших гэдэг юм байна шүү дээ. Би таны ярaanаар хэлсчтэй баахан сонслоо. Тэгээд ингэж амьдрал бид энэ наснда хийсэн үр төлөөсөө ингэж гэгэрүүл цайруулах юм ааж гэх юм уу. Бид байгуулж бүтээж амьдрах гэхээсээ байгаль дэлхийн ертөнцид хэрхэн зохицож амьдрах вэ гэдэг энэ л тухайд байна гэж би бодож байна. Дэлхийн ертөнцид зөвөр ойлгож харах хэрэгтэй байна гэдэг одоо үзэл санаан дээр дэлхийд асуудараа гэдэг нэр өгч ариун сэтгэлийн орон бидний сүнс сэтгэлээр ингэж бууж ирж эндхийн одоо махбодын чанарууд их те одоо шараагаал ус юу гэдэг тэр чанаруудаар бичиж махан бодон дэлийг өмсөд амьдрал энэ ертөнцид одоо сэтгэл оюуны дэвшлүүдийг хийх гэж яваа тийм том аялагчд гэдэг утган дээрээс ер нь мөн чанарын наривчлаа үзэхэд энэ бол гарцаагүй үнэн зүйл л те. Уран зохиолтой гэрэлсэн те. Уран зохиолтой гэрэлсэн. За чи ч ер нь мөн их мундаг судалсан нөхөр байна. Өөр юм лөө сэтгэл урууг гэсэн тийм ч юм уу орж ирж ирсэн нэ. Наа чи тоглоом оюут. Тоглоом ирнэ таны амьдралдаа биелэл болсон шүү дээ. Наа чи тоглоом оюутнууд биднэр л ахтал өвч гэж яа утга зохиолтой гэрэлтэй гэд тэгжсэн зүйл. Тэгтээ би одоо ерөнхийдөө
Зоцолж байгаа шүү дээ. Зоцлоод болидоо гэдэг. Агаагүй ер нь нууц амбар болгодог юм л гэж бодож байна. Дуцаг байлаа. Өөрөсөө хүн номч вэ, телевизээс ч тэр ямар нэгэн гигээр манай монголчууд олж авах хэрэгтэй юм л тийм. Эзэнээс үг үсгэн дээр тэр цаанаасаа төрөмөл юм гайхамшигтай чанартай хүмүүс. Би ер нь үг үсгийгүй штэ төрөмөл зүйл дээд оршихугаас мэдээл маш гүнзэг хүчтэйгээр одоо энэ монгол хүмүүстээр их дээдийн оршихуйн мэдээллийн санг бол энэ доор байгаа энэ зам бүтэвийн энэ дэлхийн ертөнцийн Азийн чэйчэнд байсан энэ манай өвөг дээдэс их хүчтэйгээр барьж авсан баха гэдэгт үл итгэлтэй байдаг. Тэгэхээр бүх гайхамшигтай нууцын чандын ухаануудыг бол энэ одоо Азийн чэйчэнд байгаа зүрхэн тушаанд байгаа энэ монголчууд бидэнд оюуных нь асар том өв байгаа. Тэгээ энэ л утгаар би одоо уран бүтээлүүдийн хандлага чиглэлүүдийг одоо тэгшин хөтлж явахыг хичээдэг. Тэрийг ч одоо бодтойгоор зориг бүтээж хий гэж явж байна л та. Нөгөө дашбал руугаа амьдтай бие биенээ хайрлаггээл тэгжсэн бол өнөөдөр би ахаад араа дараа нь төрж хөөгдөж тэн дээрээс нислэгдэд ирсэн бол өнөөдөр амьдтай сүнсэн бие хайрлаггээд нэг ахаад нэг өгүүлбэр нэмч буцаа явчих ч юм уу гэх мэтчлэн бүгд л гоё дэвшлүүдийн төлөө их явдлаа шүү дээ. 10 найрагчд бол бас яалчгүй өөр хүмүүс гэж ярьдаг тэр ч магадгүй одоо ямар ч лээс эрүүл хүмүүс биш гэж үздэг магадгүй галзууч гэж болдог шүү. Миний их орон Монгол хөхөмдөг ариун үнэрт гал билээ. Би сүн сэтгэлийг минь ариутгах. Би сэтгэлийг минь баяжуулах. Тослог буйнд баригдан суудаг билээ. Өөр хаач ийм орон байхгүй. Сүн сэтгэлийг минь үлгээтсэн их орон минь Монгол. Би яасан азтай вэ? Нэвтрүүлгийн чочод болгосон миний асуудаг нэг асуулт гэдэг ном бол гэж. Ном бол хүн. Ном бол хүн. Номыг уншина гэдэг бол хүнийг уншина гэсэн үг тийм. Тэгж боддог. Спонсороор Ахмадын ажилладаг. Тэгээд тэнд энэ гарын бэлгийг гардуулж байна. За энэ бас 2014 оны календар байгаа. Та зураг туртай юм чинь бас гоё зургуудтай. Календар байгаа шүү. Тэгээд миний охин их гоё зурж явах хаа. Одоо хүн маань гоё зураг зураад байгаа тийм. Нөгөө сайн нэг санаж явбал сав аяндаа дүүрнэ гэдэг өгөөдөг шүү. Тэгэл дандаа сайн сайхныг санаад зориод явж байхад үүлэс амьдралын зам мөр бүх юм сайжрах үнэнтэй юм байна гэдэгт би итгэлтэй байдаг. Тэгээ хүмүүс минь дандаа л бие биендээ сайн сайхныг өхийг хичээлээ болгож явбал их сайхан шүү гэж хэлмээр байна. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн залгиж тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Majestic. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Majestic номын дэлгүүрийн борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг хүргэе. Жигсаалтын 10 дугаар байр, Мос өдөр хэвлэн газраас эрхлэн гаргасан Mockingjay 9 дугаар байр, Хотын үлгэрүүд 8 дугаар байр, Амжилтын хөтөч жигсаалтын 7 дугаар байр, Буларс өдөр хэвлэн газраас эрхлэн гаргасан Хөгс өдөр. Жигсаалтын 6 дугаар байр, Монголын утга зохиол судлалын төвөөс эрхлэн гаргасан Чамдаа би хайргүй байхын аргагүй ном энэ 7 оног шинээр орсон байна. 5 дугаар байр, Монголын их хаттын нус товчоо. Жигсаалтын 4 дугаар байр, Ногоон нүдэн лам. 3 дугаар байр, Зохиолч сэтгүүл Бямбагийн сарн туяа, Сархогтооны рамаа. 2 дугаар байр, Цагаан хар улаан. Зохиолч Аюур зан. Энэ 7 өдрийн борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 1-р байранд Гоолингоо цэгийн сайтаас эрхлэн гаргасан мөрөөдөлтөй бэлгэлэх ном дахин тэргүүлсэн байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Tea брэнд. Өөрийгөө хөгжимшиг дуугаргаж байж яруу найргийг бичдэг. Мэдээж хэрэг энэ удаагийн дугаарыг чинь энэ үгийг хэлсэн байгаа.
Энэ удаагийн нэвтрүүлэг өрхөн зөвшөөрөгч та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлгээр танилцуулагдсан номтой танилцах хүсвэл мэдээж хэрэг та Majestic номын дэлгүүрийг зорж ирээрээ. Харин нэвтрүүлгийн зочин болсон Батэрэгдмаа зохиолчийн зохиол бүтээлээс магадгүй шүлэг яруу найрагсан сонирхох хүсвэл доор гарч байгаа Facebook хаягаар түүнтэй холбогдоорой. Ингээд нэвтрүүлэг маань оюун ухааны ресторан Majestic номын дэлгүүрээс хурж өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй хамт оюуныг дэмжигч Ахмад Телбэрэн байлаа. Эх 7 өнөөхөө яг энэ цаг үеичтэй иргэд болцгоо баяртай үзэгчтэй.